За сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ бид нар эмийн бус үр дүнтэй хүүхдийн чирэгжүүлдэг, дархлаагийн дэмждэг ийм эмчилгээний нэг арга болох хөлний цэгэн байраа буюу эллэг массажийг хэрхэн хийх талаар та нартай бичлэг оруулж байна. За тэгэхээр бидний эллэг массаж, тосон массаж хийх байраа хийх гэж байгаа учраас хамгийн нэгдүгээр тосоо бэлдэнэ. За тэгэхээр би бол хүүдээ зориулаад шар тос бэлтлээ. За тэгэхээр мэдээж baby oil тийм ээ. Энэ төр гэж янз бүрийн хүүхдийн тосууд байдаг ч гэсэн шимт эмчилгээнийхэн чанарыг бодохоор сүүлний тоос, адууны тоос, шар тосыг гүйцэх бол тос байхгүй гэж боддог. За тэгээд өөрөө энэ болоод 2 жил хадгалсан шар тос байгаа. За тэгэхээр шар тосыг ингээд 2 жил хадгалах юм бол маш сайн болдог гэж манай шир багш маань хэлж өгч ирсэн учраас тэгээд ингээд шар тосыг бол 2 жил хадгалаад ингээд массажны тос болгоцсон байгаа. За ингээд яах вэ гэхээр бид нар энэ хөлний эллэг бариагаа олвол ерөөсөө илэх, базах, нухах, үрэх гэсэн техникээр хийх юм байгаа. За ингээд гараа халтал сайхан алгаа сайхан халаа тосоо халтал өрөөд за тэгээ хүүхдийнхээ хөлний доороос дээш чиглэлд ингээд сайхан тосоо тарангаа илээд өгөх юм байгаа. Ингээд халуун болсон гараараа. За энэ яаж юм гэхээр хүүхдийн ингээд массажинда бэлдээд чочроог гаргаад тийм ээ арсанд нь хөрөлцээд за хөлийн уулын хүртэл ингээд сайхан тослоод өгнө. За тэгэхээр энэ бүх хөдөлгөөнүүд бол яах вэ гэхээр 3-аас 5 удаагийн давтамжтайгаар хийгдэнэ. За тэгэхээр манай зээх өмнө 4 өдрийн шөнө халуураа 5 дахь өдөр нэлээд биеийн тааруу цэцэрлэгээс эрт аваад тэгээ битээр эмнэлэг аваад эмийн эмчилгээг бол хийцэн 3 хоногийн эмийн эмчилгээ бичиж өгсөн. Тэгсэн ч гэсэн жоох юм ханиад байгаа учраас эмээ нь хүүгээ чирэгжүүлэх ханиадыг дарах зорилгоор ингээд массажа хийж байна. Тэгээ зүгээр хийхлгүйгээр хатгалгаа их байгаа энэ үед бас хэрэг болох байхаа гэдэг нөхөд бичлэгийг оруулж байна. За ингээд 5 удаа бид нар илчлээ тийм ээ. За ингээд энэ маань бэлэн болчлаа гэсэн үг. За тэгээд нэгдүгээр хөдөлгөөн бид нар эрхийн хуруугаараа 2 буйны урд талаас бариад ингэж базна. За ингээд базаад нэг хол базахгүй тэгээд яг ойрхон ингээд сайхан базаад арсын жоохон татах маягтайгаар ингээд за энэ үйлдэл маань бас л адилхан 3-аас 5 удаагийн давталтайгаар хөлийн уул хүртэл явна. За тэгэхээр бид нар бол массажа 3 хэсэгтгийн энэ бол яг хөлний урд хэсэг болж байна тийм ээ. Урд хэсэг за тэгээд доош нь харуулаа арын хэсэг за тэгээд хөлний уул гэсэн хэсэгт бол яг энэ цэгэн бариа илхийг хийх юм байгаа. За тэгэхээр энэ илхийг хийснээр хүүхэд бол яах вэ гэхээр чирэгжин. За дархлааны систем идэвхтэй сайн ажиллана. За тэгээд дотор эргэтнүүд маань нөхөн төлж сэргэн өвчлөөс өвчлөн сэргийлэн өвчлөлийн эдгэрэлтийг түргэсгэх ийм сайхан эллэг массаж байгаа. За ингээд сайхан базах тийм ээ ийм хөдөлгөөнөө хийцэн бол за ингээд нэг хөдөлгөөн дуусаад нөгөө хөдөлгөөн шилжих орон заавал бид нар энэ илэх хөдөлгөөнөө хийн 3-аас 5 удаагийн. За хоёрт нь бидний хүүхдийнхээ энэ шагаад ингэж блоклох буюу ингээд бэхэлж барина. Яагаад гэвэл нөгөө үе мутлах хүүхд эвгүй хөдлөх магадaltaй учраас. За тэгээд бид нар энэ шилбэний хоёр талыг халуун төгтөл үрж өгөх юм байгаа. За энэ шилбэний гадна тал бол ер нь ходоод тэгээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой гэж үздэг. За энэ нь болохоор биологийн итгэх цэвүүд байдаг гэж үздэг. За тийм учраас халуун эсрэг талаа. За дуусчихад мөн адил илэх хөдөлгөөн явлаа. За дээдлээс массажа хий. Тэгэхээр энд бол сайхан базаад мөн адил давталтын тоо 3-аас хамгийн багадаа 5-ыг хийн гэж байгаа тийм ээ. 3-аар 4-оор 5-аар хийн гэсэн үг. За энэ салаанууд энэ үеийнүүдийн хоорондох энэ хурнуудын за энэ хоорондуудаа бас ингээд нөгөө биологийн идэвхт сувг тий цэвүүд байгаа. За тэн дээр бид нар яах вэ гэхээр зөөлөн нухаж эргэлдүүлэх хөдөлгөөнөөр за тэгэхээр хол яваад хурдан хийхгүй тэгэхээр ингээд тунгийн тааруулаад тэгээ дундаж хэмнэлээр дээр нь яах вэ гэхээр нэг цэг дээр их удаан нухаж хүүхд өвдөхгүйгээр ингээд сайхан эргэлдэх хөдөлгөөнөөр нухаж өгөх юм байгаа шүү. За ингээд хөлийн салаа болгоны хоорондох зайгаар за бас энийг яах вэ гэхээр 3-аас 5 удаа. За тэгэхээр нэг их тийм яарсан, даарсан, өвтгсөн үйлдэлүүдийг бол хийхгүй.
Энэ бол маш их тааламжтай. Тэр энэ хөлний бариа хийхээр зэрэг хүүхдийн одоо ядаргаа тайлагдана. Сэрүүлзээ шүн уйлыг наад унтдаг өнтер хүүхдүүд талбал унтахын өмнө юм сайхан халуун те тостой юм бариа хийгээд өгөх юм бол хүүхдүүд бол маш сайхан тайвшраад унтдаг байгаа. Тэгэхээр ямар нэгэн өвчлөлийн үед хүүхдийн дархлаа ямар үе сэрэгдэг вэхээр унтаж явахдаа сэрэгдэг шүү дээ, тийм ээ. За ингээд хөлний урталт хийх барай маань дууслаа. Тэгэхээр нэгэ дуусгахтаа бид нар дахиад хамгийн анхны илэх хөдөлгөөнөөр ингээд сайхан илээд дуусгах юм байгаа. За энэ хөл маань ингээд дуусчлаа. Одоо энэ хөлөө за дахиад тосноос аваад гарын алга дээр халуун дөхтөл үрнэ. Сайхан үрээд. Би өөрийнхөө охинд бол үнэн мөчний өөрөө хийдэг тосороо хийдэг. Харин зээхүүдээ болохоор одоо шим дэмжлэгээний байдлыг бодоод ингээд шар тосороо хийж байна. За ингээд илээд үгүй. За илэх хөдөлгөөнөө бас бид нар яана гэлээ. 3-5 удаа. За энэ маань хүүхдтэйгээ биенд хүрээд тийж очирдуулахгүй тий хүүхдтэй биенд чиглэл хийх гэж шүү гэх одоо хүрэлцэх мэдрэмжээр нь дамжуулаад өгч байгаа. За хөлийн улыг хүртэл ингээд сайхан тослоод өгнө. За эхний хөдөлгөөн гараар базах. За тэгээд базалтын маань одоо хэмжээ ямар байна гэдгийг бол хүүхдийнхаа царай зүсээс нь харчин тийм ээ. За ингээд сайхан базаад арсын сунгаж байгаа юм шигээ зөөл өвдөг үсттэй минийхөө хийж өгөн тэ хүүхд маань одоо баг нялах те хэдхэн сар мартай байх юм бол энэний оронд бол яах вэ гэхээр дараад өгчөөс болно шүү. Тэгээ хөнкөөн даралтаар тийм ээ. Манай хүүхд одоо 3 ой өнгөрсөн учраас эрхэн учраас юм нь бол ингэж бацхыг хийж гэн. За базах хөдөлгөөнөө хийсэн бол дахиад илэх маань харж ирнэ. За ингээд сайхан илээд энэ маань давхар яаж юм гэхээр энэ тосоо биенд нь сайхан шингээгээд тий биологийн идэвхт цэвүүдээ бас ингэж өдөөж чочроож шүү. За одоо ингээд сайхан шаагаа бэхэж бариад шилбэ илнэ. Өрн 5 6 За ингээ хав халуун болгоод энэ бол одоо бөөрийн хэсэг гэсэн тийм ээ. Хатантал нь бол одоо тоол боловсруулах. За ингээ хав халуун өргөж जैन. Дахиад одоо ингээ илээд гараавараа минийхөө гараавараа сайхуу. За одоо эндээ хэн бид нэр бас 1 2 3 За энэ одоо сувгийг дагуулад нух тойрог хэлбэрээр нухна. За бүс мөн адил 3-5 гэдэг маань юу н хамгийн багтаа хийх хэмжээ байгаа шүү. Тэгэхээр та маань хүүхдийн маань те биений байдлаас хамаарат одоо хэр удаан хийх үү гэдгээ шийдээрээ ер нь бол одоо ингээд дундын хэмнэлээр явхад бол 15-аас 20 минутанд бол бид нэр одоо хөлний массажийг барай илэлхийг бол хийгээд дуусдаг. Энэ хөлний урд хэсэгт хийх барай маань дууслаа. Тэг хамгийн сүүлд нь бас дахиад явах үлээ бид нар илэх хөдөлгөөнөөрөө дуусгах нь гэдэг байгаа тийм ээ. Зөөл. За энийг юу доош хараадах. За ингээд хүүхдийнхаа хөлний ард хийх сажилхээ эхлэе. За мөн адил одоо тосоо бол сайхан халаан гарын алхам дээрээ тэр ээжийн гар юм гэдэг шүү дээ тийм ээ. Одоо ингээд бид нар алхам чакрагаа идэвхжүүлээд өөрийнхөө гэсэн энерги хүүхдтэй хариулаад хийж байгаа. За ингэж аваад сайхан илж өгнө. За 1 2 үуч сайхан илээд ингээд 2 зэт. За тэгээд урталт хийсэнтэй мөн адилаар одоо ингээд базалж явна.
За энэ маань бас яг үлээ 3-аас 5 давтамжтайгаар за тэгээд илэн сайхан хэлж өгнө. Доороос дээш дурталт нь олвол дээрээс доош чиглэлт ингэ сайхан 3-аас 5 удаа хэлээд өгөх юм байна. За одоо энэ ард бол бид нар яг хөөхөөр 3 шугамд одоо цэгэн барай их юм байгаа. Илэх. За тэгэхээр ингээ голын шугам тийм ээ, хажуугийн шугам гадна талын хажуу, дотор талын хажуу гэсэн одоо юм 3. Бас яг нухах эргэлдсэн тойр хэлбэрээр ингээд нухна. За энэ гуйн дээр за ингээд хол зайтай биш ингээ гулгуулад, за энэ тархины хэсэгт бол маш зөөлхөн зөвхөн арьсан дээр энд бол одоо нөгөө булчин шөрөмсүүд тийм ээ байгаа учраас эндээ бол жоохон чангахан явна. Яагаад гэвэл арьс өөхний цаана байгаа булчингийн давхархад одоо чочрлоо хүч багч байгаа учраас за ингээд нэг. За тэгэхээр энэ гуйны энэ бити хөдлөөрөө болоод одоо дахимн дээр зөөлхөө яваад шилбэн дээр бол одоо ингээд нухалтынхаа хүчийг бол арай их болгоно. За одоо 3 дахь нь энэ голын шугам маань давсагны шугам гэж авдаг. Тэгэхээр одоо нөгөө их ойр ойрхон шийдэг. За энэ дээр зөөлх гэдгийг анхаарна. Ойр ойрхон шийдэг, орондоо шийдэх хүүхэд байх юм бол бас энэ тосон яг энэ одоо цэгэн барай гэх юм бол бас их өндөр ач холбогдолтой байдаг шүү. За илээ явлаа. Илээ. За одоо гадна талтаа явъя. За ингээд. За энэ бол ингээд дархлаа системээс гадна энэ ходоод хоол боловсруулах хэрэгтнүүдэд маш сайн нөлөөтэй. Тэгэхээр одоо хүүхэд маань хоолны дуршил муутай эсвэл одоо их амархан гүйлэгдэг, үгүй бол баас хатдаг гэх мэтлээ одоо за өөр тийм шинж тэмдгүүд байх юм бол тий одоо шинжилгээ юм уу ямар нэгэн байдлаар одоо өвчин биш мөртлөнгөө хүүхдэд илрээд идэх за өөр идэх шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг бас эдгээ хэмгүүгээ ангаахад бол энэ цэгэн барай бол маш үр дүнтэй байдаг. За тэгэхээр бага насны хүүхд гэлтгүү хүүхдүүд маань ер нь тэгээд орчин нийгмийн харилцаанд орох тий орчин солигдоход бол маш их ядарч идэг. Тэгэхээр одоо цэцэрлэгтэр бол одоо дуу чимээ тийм ээ. Тэгэл орчны бохирдол энэ төр бол хүүхдүүдийн манаас их ядарч суулдахад бол хүрэж байгаа. Тийм учраас одоо хүүхдийн асаргаа сувилгаанд бол хоол хүнс номер 1 байдаг. Хоёрт бол эмийн бас одоо юм имчилгээ олох их чухал байдаг. За одоо дотор хэсэгтээ явъя. За дотор хэсэгтээ мөн адил одоо ингээд тойр хэлбэрээр нухна. За энэ шилбэний дотор хэсэг бол одоо энэ бөөрийн үйл ажиллагааг дэмждэг энэ идэвхт цэгүүд байгаа. За тэгээд давтан маань адилхан 3-аас 5 удаа. За хамгийн багтаа. Тэгэхээр хинт тааруулж хийж байна гэдэгтээ анхаарах нь тийм ээ. Арьсан дээрх одоо энэ үргэлтэнд бас мэдрэмж хүүхдүүл харилцан адилгүй учраас за ингээд 3 болцсон болвол дахиад илээд өгнө. Тэгэхээр энэ илэх гэдэг бол их чухал техник байгаа. Ерөөсөө нэг үлдлээс нөгөө үлдэл рүү шилэгчих тоолондоо бид нар 3-аас 5 илж өгнэ. За мөн одоо ингээд төлөө барьж агаад 90 шилбээ сайхан тэсээ сайхан бихиж барьж агаад 90 шилбээ өрнө. Халууд өгтлэн сайхан өрчин. За ингээд сайхан халууд өгтлэн өрөөд за мөн сайхан нийтэд илээд өгнө. За тэгэхээр ингэж илээд байгаагийн гол шалтгаан цусан хангамжийг сайжруулад минийх хэрэг
Минь ард нь хийж байгаа шүү дээ. Эргээрээ. Зүйтэй. Хүүхдийн одоо цусны эргэлтсэн хангамжийг сайжруулж одоо үйлдэл хийж байгаа. За дахиад жоохон дэшээ өвтчих. Зүйтэй. За одоо хөлний уул боллоо. За тэгэхээр хөлний ууланд ч гэсэн одоо тосоо сайхан бүрээд алхандаа. Сайхан халаалахаараа тослоод өгнө. За ингэ сайхан тусалж өгөө. За одоо яах вэ гэхээр бас одоо ингээд тойр хэлбэрээр нухна. Тэгтээ бол улаан ингээд цахлаад захын хэсгүүдийг ингээд бүгдийг үлдээхгүйгээр ингээд сайхан ухаад өгөх юм байгаа. За бас л давталтан чинь адилхан 3-5. За ингээд их олон үрээд илээд нухаад базаад байгаа учраас энэ тос маань одоо яах нь арсныхаа гүнд очиж яг шингэдэг. Тэгээд энэ нухалтууд маань болохоор арьсан давхарга, өөхөн давхаргаатай чанд булчин давхаргатай нөлөөлдөг байгаа шүү. За энэ голын цэгийг том хол шигсэнтэй яг ар дээр ингээ гулгуулаа зүгтээ. Яг ингээ тойр гэлбэрээр гадах юм байна. За ингээ сайхан хэлээд үгүй. За тэгэхээр энэ хүүхдийн ном гэж ярьдаг тийм ээ. Энэ номын хэсэгт яадаг вэхээр одоо нэг 12 нуглаа гэж бүдүүн нарийн гэж хэсэг байдаг учраас энэ хэсгийг бол одоо ингээд нар зүв тойр гэлбэрээр 9-өөс 11 удаа сайхан хэлээд өгөх юм бол одоо нөгөө хүүхдийн маань хоол боловсрох хэрэгтний зав өөрөөд тийм ээ. Ойр орхон гүйлгэх үг бол өтгөн хатах энтрийг бол бас эмчилдэг тэр завраа салахад тусалдаг юм сайхан биологийн идэвхтэйг байгаа. За тэр хөлийн ууланд хүний одоо бүх эргэтэн системийн мэдрэлийн одоо цэвүүд байдаг гэж үздэг штэ тийм ээ. За тэгээд ойр орхон ханаад хүрээд хатгаа тусаад байгаа хүүхдүүдэд бол энэ хэсэг бол уушигны хэсэг. Тэгэхээр энэ хэсгийг бас их сайн үрж өгнө халууд өгтөл ингээ сайхан үрээд. За ингээд үрээд өгнө. Ингээ сайхан үрээд халууд өгтөл. За тэгэхээр энэ дээр бас одоо хүний бүртгүүн эргэтнүүдийн маань ч гэсэн байх нь их нөлөөтэй байх нэ гэж. За одоо хуруунууд маань үлдлээ те. Тэгэхээр хуруунуудаа ингээ чимхээд бас яах нь 3-5 удаа хуруу бүрийг нэг үрчлээ ингээ сайхан чимхээд өгнө. За одоо энэ хөлдөө. За тэгэхээр эхлээд тослно. Тосоо заавал гарын алган дээр өрөлт үсгэж халаана. За тэгээд сайхан тосоо тараагаад хэлээд өгнө. 3-5 удаа хөлийн уулыг хүртэл оролцуулаад. За үүний дараа базалж явагдана. За тосоо тараасны дараа хамгийн ихний хөдөлгөөн маань базалт байгаа. За ингээд сайхан базаад хоёр тийш. Базаад өгнө. Сунгад татаад жоохон даралт өгөөд ингээд 3-5 удаа хоёр тийш ингээд сайхан. За 3 за дууссан бол иллэг орно. Доороос дэшиж чиглэлтэй. 3-5 удаа. За тэгэхээр энэ ханаа төрсөн хүүхдэд бол яах вэ гэхээр 7 хоногийн турш хийгээд 7 хоног амраагаад 7 хоногийн турш хийгээд 7 хоногийн амраагаад за ингээд давталт маань 3 удаа авах юм бол их сайн хүүхд маань чирэгжээд одоо тэр дархлаа бол их сайн дэмжигдэнэ. Ханаад хүрээгүй зүгээр одоо эрүүл сайхан хүүхдээ яг бид нар ямар нэг өвчлөл авахгүй тийм ээ. За өөр авахгүй тэгээд дархлаа чирэгжүүлэх юм бол 3-5 гэсэн хоногуудыг сонгоод тэгээд 7 хоног амраагаал дахиад 3 юм уу 5 хоног бариад явна гэсэн. За энэ гуй болоод шилбэн дээр даралт өгөн тахимын дээр бол ерөөсөө даралт зөвхөн арьсан дээр маш зөөлхөн яваад шилбэн дээрээс даралтын хүчээ жоох нэмээд за ингээд бас яг 3-5 удаа. За ингээд
ингээд тэгээд өөрт айл эвтэхнэр гараа байрлуулад хамгийн одоо амар эвтэйхэн байгаа гараараа хийчин. За тэгэхээр заавал энэ гараараа тэр гараараа гэсэн юм бол байхгүй. За ингээд сайхан. За гурав дахь нь зөөлгөн. За ингээд хаячээд одоо бид нэг хөдөлгөөнөө хийн. Тэгээд за ингээд сайхан халуун гараараа илээд байгаа нь хүүхдтэй босно. Цусны эргэлтийн сайжруулах тэгээд энэ тосыг бас яг хуу шингээж өгөх ингээд эсрүүн ингээд сайхан. За дараа нь одоо энэ гадна талаа гадна талаа илэн. За тэгэхээр энэ гадна талын энэ илж байгаа цэгүүд маань болохоор энэ ходоод хоол боловсруулах хэрэгтэнд их нөлөөлдөг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр тэр тал бол эмчилгээ болох нэ. За ингээд тэр удаан нухаж өвтгөхгүй бас хурдан явахгүй. Тэгэхээр одоо тун хэмжээ одоо хэмнэлээ бол та өөрөө яг тохируулаад ингээ хүүхдтэйгээ барай хийгээд өгнэ тийм ээ. За тэгээд ээжээрээ ингээд эсвэл дотны хүмүүс ингээ барай хийж хүүхд бол маш их таатай айцгүй байдаг. За ингээд сайхан. За 3 хийцэн болвол хаяад сайхан халуун гараараа хүүхдийнхээ илээд гэлтэй хийж өгнө. За дотортлын цэг маань болохоор буйны дотортлын цэг маань болохоор бөөрийн үйл ажиллагаа нөлөөлдөг энэ шилбэний дотор талын тий. За хөдөлгөөнөөр нухаж өгнө. За тэгээд ер нь бол барай ихэд тос чухал, дээр нас орчин маань их сайхан дулаахан байх хэрэгтэй шүү. Хүүхэд маань ингээд нөгөө нүцгэн бас тодорхой хугацааны байх учраас даарч болохгүй. Хэрвээ даарах юм бол гам алтан. Тэгэхээр тосон барайны одоо гам бол ерөөсөө л дааруулахгүй байх байдаг тийм ээ. За тэгээд бас нэг анхаарах зүйл эдэг юу гэхээр тосон барай хийсний дараа тэр нь одоо хэсэгчилсэн барай бай, бүтэн барай бай хамаагүй хүүхдийг шууд бол усанд оруулдаг байгаа. Хэрвээ усанд оруулах усан эмчилгээг шаардлагатай бол барайны өмнө хийдэг байгаа шүү. Тэрийг бас ээж аваад маань анхаараарай. Тэгээд хүүхдийнхээ одоо шилб пүлийг бол дааруулахгүй сайхан дулаахан оймстой тавчигтай байх ёстой. За ингээд илэлтэй хийчлээ. Одоо тэгэхээр энэ юугаа эрийн шилбээ сайхан халууд өгтөл. Одоо эрийн шилбээ одоо сайхан халууд өгтөл үрж өхийн тулд одоо хөлнийхөө шагааг сайхан бариад за ингээд сайхан. Хав халуун болж штеп. За одоо тэгээд илтэй хийлээ. Өглөө. За энэ бол хүүхдтэй бас ингээ хайраа шингээж байгаа хэсэг шүү дээ. Хүүхдтэйгээ хүрлцээд тааламжтай сайхан тайвшруулах тийм ээ. За одоо хөлний уул үлдлээ. Явуулсан байна. Тасалж өгөөд. За эндээс ихсүүлээ дахиад нухах хөдөлгөөн маань захлааж явна тийм ээ. Захлаа ухаад. За энэ маш их мэдрэлийн цэгүүд байдаг учраас хүүхэд бол эндээс нэлээ хариу уул угвал татуу ятуу хийгээд байдаг. За тэгээд баг жоохон сартай өгтүүд байх юм бол ингээд нухуулахгүй байвал хөнгөө ингээд дараад өгч болно шүү бас ингээд. За тэгээд одоо ингээд сайхан хэлээд голын цэг дээр те голын шугамн дээрээ бас хийлээ. Явна. За ингээд тэгээд үрж өгөөд за энэ одоо номны хэсэг гэсэн те бүдүүн найрын гидс маань байдаг учраас хэсэгт наар зөв 9-өөс 11 удаа тойр гэлбэрээ хийж юм бол үүлгээд одоо тэгээд өтгөн хаталтанд бол маш сайн байх биологийн идэвх цэгийг бид нар энд яах нь
сэргээж, чочроож илүү яг ажилуулж эхлэх юм тийм ээ. За ингээд за энэ хэсэг маань хэлсэн тийм ээ. Уушигны хэсэг мөн одоо 5 мэдрэхүй маань хүртэх одоо мэдрэхүй маань байгаа хэсэг гэсэн. Тэгэхээр энэ хэсгийг бас ингэж барьж байгаа. За өрн ингээ 2 хуруугаараач үрсэн болно. Эсвэл эрхийн хуруугаараач ингээд үрсэн болно. Бас халууд өгтөл сайхан үрээд өгнө. За тэгэл нүд хараа чих сонсгол тий одоо уушиг гэдэг. За тэгээ нөгөө хатгалгаа их тусаад ханаад ойр орхон хүрээд байгаа хүмүүс бол энэ цэгүүд дээр бол ингээд ийм итгэвч сайн массажийг сайн хийж өгөөрэй иллэг байна. Тэгэхээр энэ маань одоо уушиг маань хурд нөхөн төлжөөд за тэгээд саажрахад бол онцгой нөлөөтэй ийм цэг байгаа. За өнгөсний дараа эрхийн хуруунд бол тарих гээл те ингээд шүүд гээд ингээд мэтлэнгээр ингээд эрхтнүүд байрлалцсан байгаа. Тэр ингээд сайхан чимхээд одоохон дуслаа минийхөө. Сүүлийнхээгээ хийж юм ээ. Ингээд за одоо энэ 2 уулан дээр хийх хамгийн сүүлийн бол юу гэхээр сайхан үрэлт өгөх хэрэгтэй бид нар. За тэгэхээр бас ингээд сайхан одоо хүүхдийнхаа шагааны үнээс байрна үе мултрах аюулгүй болгоо. За дээш хараад твтчихээ минийхөө гоё. Одоо сүнхүү доошоо ингээд одоохон дуслаа. За ингэж хурж жагаад ингэж сайхан үрж өгнө. За энэ үрэлт бол нойронд нэг чанарыг сайжруулахад маш сайн нөлөөтэй байдаг. Тэгэхээр одоо та өөрийнхөө гарын одоо айлч явахаар яах нь гэж сайхан үрээд өгч болно ивэрээ тийм ээ. За тэгээд өөртөө ч бас энийг хийж болно. Зөвхөн хүүхэд гихгүйгээр тэгэхээр одоо нойрондоо сэргэх шүн олон дахин сэрээд ингээд нойрны чанар муутай байдаг бол ингээд сайхан нийт ингээд бас өөртөө шар тосоор тийм ингээд зөөлхөн барай хэлэг хийгээд хөлний уулыг одоо нийтэд нь халуун төгтөл сайхан үрээд өгөх юм бол нойрны чанар маш сайжирдаг байх шүү. За ингээд одоо хэсэгчлсэн хөлний элэг массаж маань ингээд дууслаа. За тэгээд сайхан халуун гараараа илээд өгөх хэрэгтэй. Хэсэгчлсэн барайны бас нэг давуу тал нь одоо бүтэн биений барай хийвэл хүүхдийн маань арьс тэр чигтээ амьсгалж чаддгүй бол хэсэгчлсэн барайны үр дүнд бол бусад хэсэг нь бол амьсгалж идэг учраас энэ бас их одоо үр дүнтэй их сайхан эмийн бус олон одоо талын ач тустай юм барай байгаа. За ингээд та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Дараагийн бичлэгээр иргэн уулзъя. Баярлалаа баяртай.